Яам бол одоо яг л үндсэн чигүүргийнхаа дагуу ажиллаа хийгээд явж байна. Яг энэ салбарт бий болсон гажуудлыг арилгахын тулд өнгөрсөн онд 2 удаа суур хуулийг нь баталчихсан. За үүнтэй холбогдуулаад гажуудлыг засахын тулд одоо хийгдэж байгаа ажлуудыг бол яам бол чигүүргийнхаа хэмжээнд бол сайн хийж байгаа гэж би одоо хэлхийг хүсэж байгаамаа. Ер нь одоо манай гишүүд ч бас мэдж байгаа зөвхөн хөдөө аж ахуйн салбарт биш улс орны хэмжээнд энэ бодлого алдагдсанаас болж асар их олон гажуудал үүсч ужигэрч ирсэн өнөөдөр одоо улсын их хурл засгийн газрын төвшөнд маш том одоо хямралыг бий болгож байгааг бид бүгдөө мэдэж байна. Би зүгээр энд бас зориуд хэлхийг хүсэж байна. Юу гэхээр энэ улсын их хурл засгийн газар бол энэ олон жил богшиж хуримтлагдж ирсэн гажуудлыг арилгахын төлөө бол тууштай чармаалтай ажиллаж байгаа. Түүний дотор бол хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр яам бол чигүүргийнхаа дагуу ажил үргээ сайн гүйцэтгэж байгаа. Гажуудлыг арилгахын төлөө бол ажиллаж байна. Үр дүн нь бол одоо эх он жилүүдэд бол тодорхой хэмжээгээр гарна гэдгийг одоо энэ хуулийн эцсийн хилцүүлэгтэй холбогдуулж бас хэлхийг хүсэж байна. За, Бянгор оны танилцуулгатай